Сайн байцгаана уу? За би энэ бичлэгээр Amway компани одоо шингэн вокнуудыг танилцуулахаар бичлэг хийсэн байна. За тэгэхээр шингэн вокнууд маань болохоор 3-4 янзын шингэн вокнууд байна. За эндээс харагдаж байгаа хэрэг тийм үү? За хамгийн эхнийх нь бол хүүхдийн яра болон одоо бага насны хүүхдийн шингэн вок гэж байгаа. Энэ маань болохоор 0 нэмэх гэсэн залттай учраас дөнгөж төрсөн хүүхдийн одоо хувцс хунар даав хэрэгслийг угаахад одоо ямар нэгэн аюулгүй вок байдаг бахнэ. За тэгээ энэ вок маань болохоор шингэн бүтцтэй байж тийм байна. За хоёрдугаар гэх юм бол өнгийн хувцсны вок байж байгаа. Бүх төрлийн өнгийн хувцсыг угааж болдог. За энэ вок маань болохоор саяхан шинжлэгдээд өнгийн хувцсан дээр нэмээд хар бараа өнгийн хувцсыг буюу хөх джинс те хар хөх цов одоо хар брюко өмд энэ төр джинс өмд өнгийн джинс өмд эдрийг угаадаг болж одоо сайжирсан байж байгаа. За энэ ээж нь одоо шинээр гарсан өнгөт хувцсны вок маань. Тэгэхээр өнгийн хувцсны вок маань болохоор энэ Bioquest формула гэсэн нэгдүгээр тэмдэглэгээтэй, хоёрдугаар гэх юм бол өөрийнхөө найруулганд одоо фосфатын агуулмжийг агуулаагүй гэдгээр хувцсны одоо өнгийг цайруулах, хувцсыг гэмтэхгүй одоо чанараараа илүү сайн болж гарч ирсэн байгаа гэсэн үг. За тэгэхээр дараагийнхан вок болохоор энэ ээж нь цагаан хувцсны вок буюу одоо цагаан болон өнгөт хувцсыг бүгдийг угааж болдог премиум гэдэг нэртэй вок маань одоо шингэн төлөвтэй гарч ирсэн байж байгаа. Тэгэхээр ер нь бол угаалгын машины хувцсны чанар дээр ярих юм бол шингэн вок нь илүү одоо бага хэрэглэгддэг. Илүү одоо аюулгүй, дээрэс нь илүү одоо хувцсны эдлэгээний чанарыг сайжруулдаг юм давуу талтай байж байгаа. За тэгвэл хэдүүлээ одоо шингэн вокыг хэрхэн яаж хэрэглэх вэ зааж өгье. За та угаалгын машинда одоо хуурай хувцсны хэлээрээ 5 хил хувцс угаах гэж байгаа. 5-8 хил хуурай килограммаар тийм үү? 5-8 хил хувцс угаах гэж байгаа бол вокносоо 1 2 за ингээд 2 даралтаар буюу 10 г вокоор одоо хувцас угаах боломжтой байх нэ. Хэрвээ одоо тос маасал болсон ч юм уу тийм ээ ажилд өмссөн маш их одоо хэр бохирдол ихтэй байх юм бол 3 даралт буюу 15 г-аар вок одоо сонгож хийх боломжтой. 15 г гэхээр тагны дөнгөж ёроолоор ийм бага вокоор нэг удаагийн угаалга хийх нэ. Тэгэхээр бид нар одоо шингэн вокнуудыг зөв хэрэглэхийн тулд биднэрт хамгийн чухал зүйл маань юу байдг вэ гэхээр та одоо нөгөө воко хөдөлж авсныхаа дараа энэ хэмжүүртэй тагийг авах нь бидний одоо вокыг зөв хэрэглэх тэ ашиглах одоо нөхцлөөр хангаж өгч байгаамаа. За ингээд 10 г-аар угаагаад хаар 1 литрийн савлгаатай вок маань өөрөө 100 удаа угаалгах хийх боломжтой. Бүр цөөхөн хувцас угаах гэж байгаа бол 5-аас одоо 10 г-аар сонгож хийх боломжтой байх нэ. За тэгвэл цагаан хувцсны вокыг мөн адилхан та яг энэ өөрийнхөө таганд нь за цагаан хэрэглэл угаая гэж бодъё тийм үү? Тэгвэл та 15 г-аас 20 г вокоор буюу маш бага хэмжээний вок тийм ээ. Яг ийм бага хэмжээний вокоор одоо угаах боломжтой байна шүү дээ. За ийм бага вок хийдэг учраас одоо нэгдүгээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хоёрдугаар гэх юм бол одоо хувцсны өнгө өнөр өнгө үзэмж болоо одоо чанарыг мутгахдаггүй гэдгээрээ давуу талтай вок байх нэ. За тэгээд энэ таг маань болохоор өөрөө ухаалаг таг учраас та вокоос авалж хийлээ буцаага таглахаар вокны илүүдл хэсэг нь вокны гадуур урсаж гойчихгүй буцаад вок руугаа орж байгаа юм давуу талтай байж байгаа. За ингээд хувцсныхаа вокыг та өөртөө хэрэгтэй аль одоо хэрэгтэйгээрээ худалдаж аваад хэрэглэх боломжтой. За тэгээд нунтаг вокноос давуу тал нь юу вэ гэхээр за манад бол өнгийн хувцсны нунтаг вок байдаг. За тэр маань болохоор одоо үйлдвэрлэлийн илүү сайн одоо чанартай болж тэ илүү одоо өргөн хэрэглээнд хэрэглэх илүү байгаль эхлэхэд аюулгүй болгох үүднээс одоо тэр вок маань төр худалдаанд гарахаар болцсон байж байгаа. За тэгвэл бид нар 3 хэлтэй нунтаг вокыг худалдаж авахаар нэг айлын 6-аас 8 сарын хэрэглээ байдаг хамгийн их угаадаг айлын тийм үү. За тэгвэл шингэн вокыг та гэртээ худалдаж авснаар 1 литртэй вокоор 1 жил угаах боломжтой. Дээрээс нь үүний хувьд энэ маань өшөө хямдхан байж байгаа. Хэрэглээний хувьд илүү аюулгүй, илүү одоо сайжруулсан байж байгаа. Угаалгын машинд одоо ямар нэгэн те
фосфорт идүүлэх, фосфатанд идүүлэх одоо эрсдэлгүй хамгийн одоо аюулгүй бок болж гарч ирсэн байж байгаагаараа давуу талтай байх нэ. За ингээд та хувцсныхаа нөгөө нэг бокыг худалдаж авсны дараа заавалчгүй энэ хэмжүүртэй тагийг аваарай. Энэ хэмжүүртэй тагны нэг даралт нь 5 грамаар хэмжигдсэн байдаг учраас таны одоо бокыг маш зөв хуваарлаж, маш зөв хэмжихэд хамгийн сайн тусалдаг зүйл байж байгаа. За дараагийн нэг зүйл маань болохоор хувцс зайлагч шингэн байж байна. За манай энэ Amway компани хувцс зайлагч шингэн болохоор SA8 буюу 8 дахин өтгөрүүлсэн маш юм өтгөн хэлбэртэй өтгөрүүлсэн хувцс зайлагч шингэн байж байгаа. Хоёрдугаар гэх юм бол байгаль их дэлхийд эко ямар нэгэн одоо бохирын хоолонд болон одоо хөрсөнд одоо бохирдол үүсгдэггүй бүрэн задарч шингэдэг. За BioQuest формула буюу био задралд ордог ийм одоо хувцс зайлагч шингэн байж байгаа. Тэгэхээр бид нар хувцс зайлагч шингэнээ яаж хэрэглэх вэ гэхээр тавгаалгын машиныхаа одоо хувцс зайлагч шингэнээ хийдэг хэсэгт нь одоо хуурай хэлээр 5 хил хувцс угаалаа тий 8 хил хувцс угаалаа цагаан хэрэглэл угаалаа гэж бодоход энэ тагаар нь 1 2 гэж дараад 10 г хувцс зайлагч шингэнээр л одоо тэр бүх зүйлийг одоо ангижруулж тий зайлах боломжтой юм аа. За ингээд хэрэглэснээр энэ одоо савн дээр нь тэмдэглэгээ байж байгаа. Энэ хувцс зайлагч шингэн маань өөрөө 21 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг. За тэгээд 100 удаа хувцс зайлдаг буюу нэг айлын 1 жилийн хэрэглээ байж байгаа. Тэгэхээр бид нар өмнө нь бол ингээ маш юм синтетик буюу химийн арилгатай хувцс зайлагч шингэнийг сонгон авснаар маш ихээр хэрэгэлдэг. За маш хурдан дуустдаг тийм үү? Дараа нь маш их цахилгаанжуулдаг. Одоо гар нүрийн алчуур, оргонжлын даав, халаад тийм үү? Хувцс хунар маань одоо ангижруулагч буюу энэ хувцс зайлагч хэрэглэснээр маш их одоо цахилгаанждаг бол Amway-ийн одоо хувцс зайлагч шингэн маань хувцсыг цахилгаанжилтын эсрэг үйлчлэгээ үзүүлж давуулагч чанарыг нь илүү сайжруулдаг гэдгээрээ хамгийн том давуу талууд нь байж байгаа. За тэгэхээр хувцс зайлагч шингэн маань 2 төрлийн одоо төлөвтэй байдаг бол энэ нь одоо цэцгсийн үнэртэй буюу одоо ийм зөөлөн анхлан үнэртэй хувцс зайлагч шингэн байж байна. Нөгөө сонголт нь бол байгалийн буюу навчсын үнэртэй, өвсний үнэртэй байдаг байж байгаа. За тэгээд вокон дээр дахиад нэг вокыг тайлбарлая. Delicate буюу энэ SA8 дахин өтгөрүүлсэн delicate буюу эмзэг мэдрэмтлийн материалтай хувцсыг угаадаг вок байж байгаа. За энэ вокоор бид нар юу угаах вэ гэхээр ноос ноолуран хувцас, ноос ноолуран плаж тийм үү? Ноос ноолуран одоо идлийг угаан, дээрэс нь дарафн полтойг угааж болно. Одоо зөөлөн хэлбэрийн одоо H&M, Zara, Uniqlo брендийн пижакнууд ерөнхийдөө юм чөлөөт загварын пижакнууд гэдэг тийм үү? Яг тийм чөлөөт загварын пижакыг бас угааж болно. Одоо ийм силикон болон торгон материалаар хийгдсэн хувцс хунрыг угааж болдог. Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь тэр хувцсанд чинь нөгөө нэг юм зах ханцууны нөгөө хэв барьдаг наалтгүй байх юм бол угааж болдог байж байгаа. Тэгэхээр одоо энэ вокор бас адилхан нөгөө Монгол дээл тийм үү ямар нэгэн тийм юугүй цардуул болон цавуулаг зүйл ороогүй юм дээл болон гоёлын палаж материалыг угааж болдог гэдгээр их давуу талтай байж байгаа. Тэгэхээр энэ ноолуурыг эсгийчсэн байгаа ноолуурыг маш сайн задлаад нэхээсийг нь сайжруулад тэр бөөсрөдөгааг нь арилгаад өгдөг ийм гоё вок байж байгаа. Тэгэхээр бид нар одоо гараар оролт малгай угаадаг ч юм уу тийм ээ одоо ноолуурын цамцаа, ноолуурын палаж энтрээ угаахдаа энэ вокыг ашиглаад хамгийн гол нь угаалгын машины горимоо delicate буюу эмзэг материалтай угаах эсвэл та вүүл буюу те нөгөө ноос ноолуур угаах тохиргоон дээр эсвэл спорт хувцс буюу одоо спорт хувцсыг маш юм зөөлөн горимоор угаадаг учраас тэр тохиргоон дээр нь тавиад угаахад тохиромжтой вок байж байгаа. За энэ вок маань ойролцоогоор нэг 50 гаруй мянган төгрөгийн үнэтэй. За ингээд нэг авцсан байхад 1 литртэй вок нь маш их одоо ноос ноолуур хувцс угаадаг айлт ч гэсэн одоо 1-2 жил болдог гэдгээр их том давуу талтай вок байж ах нэ. За ингээд та бүхэн Amway-ийн воктой танилцлаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Ер нь бол одоо өдөр тутмынхаа хэрэглээнд хувцас болон хүүхдийн болон өөрийнхөө хувцсыг угаахдаа нунтаг вокноос илүү шингэн вокыг сонгож хэрэглэх юм бол хувцсанд маань нэгдүгээрт одоо аюулгүй байх нь байна. Хоёрдугаарт гэх юм бол угаалгын машин болон таны одоо усны энэ бохирын хоолонд нь одоо ямар нэгэн аюулгүй гэдгээрээ давуу талтай байдаг. Дээрэс нь үүний хувьд одоо нунтаг вокноос илүү бага хэрэглэгддэг учраас эдийн засгийн хувьд давхар хэмнэлттэй гэдгийг нь сануулгын зүйтэй баха. За баярлалаа. Баяртай.